Сайн байцгаана уу? Студиогч нэ. Би та нартай нэг мессеж өргөе гэж бодсон юм. За тэгэхээр би 2 өдрийн сонголт өгье. Хамгийн ихний өдөр маань саарал цагаан өнгөтэй, мөнгөлөг өнгөтэй гэж ойлгож болно бас. За хэрвээ энэ өдөр таалагдсан бол 1-р группийг сонгоно гэсэн үг. Би дараа нь дахиж харуулна. За хэрвээ энэ өдөр таалагдсан бол 2-р групп гэсэн үг. Хар дээр улаан дуу өнгөтэй цэцэгтэй энэ групп гэнэ үзэр байна. За ийм үзэр байна. За би дахиад хоёулын бинд барьж харуулъя. Энэ таалагдсан бол 1-р групп. Энэ таалагдсан бол 2-р групп. За тэгээд сонголтоо хийгээрэй. За би 2-р группийн үзрүүдээр холбоолчихъя. 1-р группийнхэнд маань өнөөдөр ямар мессеж өгөх ёстойг бүгдээрээ харцгаая. За би холиоцох юм. За би гаргачлаа. Боцноос илүү өдрүүд гараад ирлээ. За юун төрөнд 1-р группийнхэнд маань маш сайхан шинэ өөрчлөлт амьдралд орж ирэх гэж байна. За энэ өөрчлөлт нь бол мэдээж эрэг сайхан өөрчлөлт байх болно. Ямар нэгэн шинэ зүйлийг эхэлж магадгүй. За шинэ зүйлийг эхэлж магадгүй гэдгийг энэгээр харуулж байна. Ямар нэгэн шинэ зүйлийг эхлэх болно. Сэтгэл санааны байдал чинь маш сайхан тэнийх болно. Үнэхээр гайхалтай. За мэдээж энэ сайхан өөрчлөлтийг хүлээж авахд тийм амархан байгаагүй. Зүгээр өөрөө ингэж орж ирээгүй. Нэлийн хэцүү давааг туулсан байна гэж гарч ирж байна. За хэцүү давааг тууснаас гадна хичнээн хэцүү байсан ч гэсэн өөрийнхөө хүсэл мөрөөдөл бодсон зүйлдээ огт бууж өгөөгүй гэдэг байдлыг харуулж байна. За 1-р группийнхэн маань ер нь жоохон тийм болохгүй байгаа тийм хэцүү асуудлаасаа болоод ч юм уу өөртөө тохиолдсон хэцүү давж гарсан тэр бүх зүйлүүдээс болоод маш их шантарсан байсан байна. Маш их сэтгэл санааны энерги унгаасан байсан байна. Магадгүй 1-р группийнхэн маань хэцүү цаг үед нь эргэн тойронд нь хинж байгаагүй, эсвэл хуваалцах хүн байгаагүй, бүгдийг нь асуудлаа, зовлонгоо бүгдийг нь өөртөө дээж явсан байна гэдгийг харуулж байна. За гэхдээ сайн мэдээ нь юу вэ гэхээр маш хэцүү зүйлүүдийг давж гарсан сэтгэл санааны байдал маш хэцүү байсан, нэлээд хямарсан. Сайн мэдээ нь энэ бүх зүйлүүд одоо маш гоё. Тайван замыг өөрчлөн авчирч байна гэж ойлгож байна. За өөрөө мэдээж энэ бүхний туулахтай маш их төвчээртэй байсан, маш их хүлээцтэй байсан. Энийхээ үр дүнд хэцүү байсан тэр бүх зүйлүүд чинь өөрөөс чи холдох гэж байна. Маш гайхалтай. За тэгээд ерөнхийд нь хараад хэлэхээр 1-р группийнхэн маань бол үнэхээр хүний хувьд бол маш сайхан сэтгэлтэй, маш их сэтгэлийн тэнхээтэй, маш их төвчээртэй, хатуужилтай, нөхцөл байдал бүх зүйл нь хэцүү байсан ч гэсэн хамгийн гол нь өөрийнхөө доторх галыг ундраагаагүй, итгэсээр байсан, хүлээсээр байсан тийм хүмүүс байна. За тэгэхээр үнэхээр гайхалтай, маш сайхан зүйл гарч ирж байна. За би тэгээд нэмэлт өөр үзрээс
3 өдөр суулъя. За энэ группийнхэн маань унтахаас өмнө асуудалтай тэр бүх зүйлүүдээ бодоод 50 цаг надад ирэх болтугай. Бүх зүйлүүд сайхан болно гэдэг итгэлээр, залбирлаар энэ зүйлүүдээ бас өөртөө дуудсан байна. Маш сайн байна. За нэгдүгээр группийнхэнд маань бас хоолойны үр дүндээ жоохон анхаарах хэрэгтэй. Миний хоолой жоохон эвгүй болж байна. Мэдээж дотор ч маш хэцүү зүйлүүд байсан болохоор хин нэгэнд хуваалцаж чадаагүй гэж түрүү хэлсэн. Тэрэндээ чи яг таарч байна гэж бодож байна. За нэгдүгээр группийнхэн маань өөрийнхөө энергитэй тэнцгээр өөрийг чинь ойлгох тийм найзтай болох хэрэгтэй байна гэж гарч ирж байна. За эргэн тойронд байгаа хүмүүс чи ерөөсөө өөр чинь ойлгохтой тус нэмэр болж чадахгүй тийм гэдгийг өөрөө мэдсэн байгаа учраас ер нь эргэн тойронд байгаа хүмүүстэй хязгаарлагдах хэрэгтэй гэж гарч ирж байна. За тэгээд маш гайхалтай бүх зүйл дахин цэцэглэх болно. Бүх зүйл маш гоё ирч хүчтэй. Ер нь л маш сайхан зүйлүүд орж ирэх гээд байна да. За тэгэхээр нэгдүгээр группийнхэн маань өөртөө эрүүл хэлэх хэрэгтэй. За энэ эрүүл нь ямар эрүүл яах вэ гэхээр би амьдралдаа орж ирэх ажлуудыг хүлээж авахд бэлэн байна гэж хэлээрэй. Би амьдралдаа орж ирэх ажлуудыг хүлээж авахд бэлэн байна гэж хэлнэ. За тэгээд нэгдүгээр группийнхэн маш сайхан зүйлүүд орж ирэх гэж байна да. За би эднэрийг түр холдуулчихъя. За нэгдүгээр группийнхэн баярлалаа. За одоо хоёрдугаар группийнхэн би өдрөөс ойлгох юм. За хоёрдугаар группийнхэн нэгдүгээр группийнхнаас эсрэг байна. За юу гэсэн бэ гэхээр яг одоо амьдрал чинь шийдэгдээгүй маш хэцүү асуудлууд байна. Маш хэцүү зүйлүүд сэтгэлийг чинь зовоож байна. Яхаа мэдхгүй тийм хэцүү байдалд орсон байна. Яг одоо өөрөө бол ямар нэгэн амьдралдаа орж ирэх өөрчлөлтийг орж ирнэ гэдэгт бүр итгэл алдсан байдалтай байна. Яа тэгэл болохгүй байгаа хэцүү тэр бүх асуудлаасаа тэр бүх зүйлүүдээсээ болоод ер нь л хувь заяандаа өөртөө эргэн тойронд байгаа хүмүүстэй бүгдд нь итгэл алдсан байна гэж ойлгож болно. Эргэн тойронд байгаа хүмүүс ч өөрийг чинь ойлгохгүй байна. Эргэн тойронд байгаа хүмүүс чинь сэтгэлийг чинь өвтгөж байна. Өөрийн чинь хүрээлд бас магадгүй хин нэг нь өөр чинь маш тийм таалагдахгүй зүйлийг хэлэх, өөрийг чинь үнэлэхгүй байх, дорд үзэгч гэх юм уу те. Ер нь тиймэрхүү характертай хүн байна гэж гарч ирж байна. За энэ хоёрдугаар группийг сонссон хүмүүсийн маань зарим хүмүүс нь ажил оффистоо бас таарахгүй хүмүүстэй байж иж магадгүй. Тийм болохоор өөрөө жоохон тийм гадуурхагдсан мэдрэмжийг авч сэтгэл санааны байдал чинь нэлээд тийм унсан байдалтай байгаад байна. За хоёрдугаар группийнхэн маань бусдад хууртагдсан, бусдад зайлагдсан ер нь
ер нь л болохгүй байгаа тэр бүх зүйлүүд ингээ харахаар өөрөөс нь болсон гэхээс илүү эргэн тойронд байгаа харьцдаг хүмүүс, хүрээлт нь байгаа хүмүүсээс болсон гэж харагдаж байна. Энэ байдлаасаа болоод өөрөө бүх хүмүүст бүх зүйлд итгэл алдсан байгаа нь бол аргагүй. Нилийн тийм хатсан байдалд орсон байна. Яахаа мэдэхгүй байна. Маш их тийм эргэлзээтэй гацсан. Ер нь л тийм дотроос ч өөртөл тийм энэ байдлыг өөрчлөх юмсан, өөрчлөлт орох болов уу гэдэг итгэл найдвар чинь өгөө болсон байна. За тэгэхээр 2 дугаар группийн маань жоохон асуудалтай байгаа учраас би нэмж 3 өдөр гаргая. Зөвлөгөө олгож гаргая гэж бодож байна. 2 дугаар групп. За 2 дугаар группийнхэнд маань энэ байдал ингэж өөрөө засрах болов гэж бодож байгаа бол засрахгүй гэж энэ байдал чи үргэлжлэх болно. За тэгэхээр өөрийн зүгээс яах хэрэгтэй вэ гэхээр юун төрөө сэтгэл санааныхаа байдлаа маш тийм хүчтэй байлгах хэрэгтэй гэж гарч ирж байна. Энэ байдал нэлээд үргэлжлэх болно. Тэм амар байхгүй. Тэм амархан дуусахгүй. За хэрэг гаднаас хэн нэгэн туслах болов эсвэл цаанаасаа зүгээр болчих болов гэж бас өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр мэдээж энэ байдлаа юун төрөнд эзлэх хэрэгтэй байна. Өөрөө эзлэх хэрэгтэй. Өөрөө өөртөө туслахаас өөр ямар ч арга зам байхгүй гэж гарч ирж байна. За тэрнээс гадна 2 дугаар группийнхэнд маань ягаад ч надад шаардлагатай гэж үзсэн хүмүүс бол надтай хуваараа инстаграмаар холбогдож хуваараа үзүүлээрэй гэж би хэлмээр байна. За би тэгээд нэмэлт 3 өдөр гаргая. 2 дугаар групп. За 4 юм гараад 5 юм гараад ирсэн байна. За юун төрөнд даагалтай газар очиж өөрийнхөө сэтгэл санааны байдлыг төлөвшүүлэх хэрэгтэй. За тэрнээс гадна 12 сард, 11 сард. За 2 дугаар группийнх нь маань мэдээж өөр хүмүүс үзэж байгаа учраас хамгийн ихний ээлжинд гэж хэлье. 11 дугаар сард энэ 2 дугаар группийн хүмүүсийн маань байдал дээрдэж эхлэх болно. Дараагийнх нь 12 дугаар сард нэг үгээр хэлбэл энэ оны сүүлээр гэж ойлгож байна. Тэгэхээр ерөөсөө тал хэсэг нь 11, нөгөө хэсэг нь 12 дугаар сард энэ байдал чинь дээр болох болно гэж ойлгож байна. За мөн 2 дугаар группийнх минь юу гарсан бэ гэхээр өөрийнхөө энергийг хамгаалах хэрэгтэй. Тэр сөрөг хүмүүс яг одоо хязгаар тогтоож хүрээлэлээ шинжлэх хэрэгтэй. За хүрээлэлд хэн нэгнийг оруулах бас тийм амаргүй цаг хугацаа шаардах ч гэсэн ганцаараа ч гэсэн одоо хамаагүй ямар ч байсан өөртөө үйлчлэхгүй байгаа тэр хэцүү сөрөг төвөгтэй хүмүүсээс холдохоос өөр арга байхгүй. Хязгаар тогтоохоос өөр арга байхгүй гэж гарч ирж байна. За тэгээд дараа нь юу гэсэн бэ гэхээр 2 дугаар группийнхэн минь нэлээд бясалгал хийх хэрэгтэй, дотгошоо өнгөх хэрэгтэй. Энэ хэцүү нөхцөл байдлаа өөрөө давж гарна гэж би хэлсэн. За бясалгал сайн хийх хэрэгтэй. Өөрийнхөө сүнслэг байдлаас илүү их хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байна. Тэгжиж энэ байдлаасаа гарна. Тэрнээс өөр ямар ч гарах арга байхгүй гэдгийг ойлгоорой. За тэгээд манифест хийгэрэй гэж байна. За энэ бол магадгүй одоо нэм гарагт 21-нд шинэ сар гарах гэж байгаа. Шинэ сарны бясалгалд хүсвэл миний бясалгалд орж олно. Шинэ сарны бясалгал орой 9-с болох болно. За өглөө бас 9-с нарны эрсдэлтийн бясалгал болно. Тийм учраас аль алинд нь орвол магадгүй энэ байдал чинь өөрчлөгднө. Тэрэнд итгээрэй. За өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлийг хийчихэд энэ цай юм уу кофе ууж байгаа эмэгтэйг харуулж байна. Гэхдээ би цай гэж харж байна. Ногоон цай ирсэн гэж харж байна. За тэгэхээр өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлийг хийнэ гэдэг нь
Энэ зүйлээ эцлэх, хязгаар тогтоох, сүнслэг байдлаараа давж гарах, сэтгэл санааны байдлаа тэнцвэртэй байлгах гэх мэт зүйл дээрээ өөрөө ажиллачаад сайн бясалгаж манифест хийгээ. Тэгээд бүх зүйл болох болно гэж хүлээх л үлдэх юм байна. За тэгэхээр ер нь гарах гарч байна гэсэн үг. Эхлээд бол гарах гарч байхгүй юм шиг харагдажсэн. Одоо бол ихтгэл орж ирж байна. За тэрнээс гадна би дараа нь бас өдрөн дээр үлдсэн байгаа зүйлийг бас тоохгүй өнгөрөөж чадсангүй. Энэ юу вэ гэхээр болохгүй байгаа зүйлд хэд их анхаарлаа битгий хандуулаарай. 2 дугаар группийнхан байна. Ер нь эргэн тойронд болж байгаа жижиг сажиг бүх зүйлдээс анхаарлаа хандуулаарай. Тэгээд бясалгал хийх хэрэгтэй гэдэг зүйл бол 2 удаа гарч ирлээж явахд эхнийх бясалгал хийх хэрэгтэй гэдэг бол би зөнгөөрөө хэлсэн. За энэ дээр бол бүр хөзрөн дээр гараад ирлээ. За тэгэхээр 2 дугаар группийнхан минь энэ төвөгтэй нөхцөл байдлаа өргөжлүүлээ, сумжруулаад байх уу? Эсвэл одоо яг одоо зогсоох уу гэдэг шийдвэрээ гаргаарай. За тэгээ зүрхэн үрд, хоолойны үрд маш хэцүү биш үү? Миний хоолоос маш сүнгтэж байна. Тийм учраас наран сүлжээ үрд, зүрхэн үрд, хоолой үрдээ илүү анхаараарай. За ер нь л бүх үрднүүд чинь хэцүү юм гэж ойлгож болно. Яагаад гэвэл сүнслэг байдлаа ч гэсэн алдчихсан. Өөртөө бас эргэлдсэн. Энэ нэг хэлэх гэснээр хэлж чадахгүй, сэтгэл зүрхч өвдсөн. Амьдралаас гэрэл хийгээдэй байдлыг харж чадахгүй байх гэхэр чи ерөөсөө бүх үрднүүд чинь тэр чигтээ тэнцвэрээ алдсан байна гэж ойлгож болно. Тэгээд хүсвэл надад инстаграмаар холбогдоод хүрдний засалж авч болно. Бясалгалуудад бол заавал орох хэрэгтэй. Тэгээд би энэ видеогоо дуусгачаад коммент хэсэг дээр би инстаграм хаягаа оруулчихнаа. Над руу найзын хүсэлт явуулаад хувираа үзүүлдэг үйлчилгээг аваарай. За тэгээд бүгдд нь энэ 7 хоногт эрэг сайхан бүхний хүсье өрөө. Баяртай.